Сайн байцгаана уу? Хоримтлагдсан сэтгэл хөдлөлийг чөлөөлж, сэтгэлийн шарахыг зөөлөн эдгийх саматик бясалгалтай тавтай морил. Та энд ямар нэгэн зүйлийг шинжлэх, дүгнэх, эсвэл засах гэж биш, зүгээр л мэдэрч, амьсгалж, тавьж явуулахын тулд энд байна. Үрд тухтай байдлаар хөвтөд эсвэл туршлагатай сандал дээр суугаад хийж болно. Тайван тухтай орчныг сонгоорой. Таны биеийн эс бүр дурсамжуудыг хадгалж байдаг. Тэр дурсамжууд нь баяр баясгалантай мөчүүд, үүдэлтэй туршлагууд, эсвэл энэ хоёрын хоорондох ямар ч мэдрэмж байж болно. Эдгээр мөчүүд бүрэн боловсруулагдаж, мэдрэгдэж амжаагүй үед бие мах бодод хөшүүн байдал, агшаалт, хүнд оргих мэдрэмж болон үлддэг. Гэвч бие мах бод хизээж эдгээрх оролдлогоо зогсоодоггүй. Бие үргэлж тэдгээр хоримтлагдсан, гацсан мэдрэмжийг тавьж явуулахад хангалттай аюулгүй мөчийг хүлээж байдаг. Харин та яг одоо өөртөө тэр боломжийг олгож байна. Одоо хамраараа гүн амьсгал аваад амаараа удаан зөөл нур гаргаарай. Агаар таны биед орж мөн биеэс тань гарч буйг мэдэр. Амьсгал өөрөө хүртэл чөлөөлөлтийн нэг үйл явц гэдгийг анзаар. Амьсгал авах бүрд танд хэрэгтэй дэмжлэг ирж, амьсгалаа гаргах бүрд хэрэггүй болсон зүйлс тань зөөлөн тавигдан одно. Бид ямар нэгэн зүйлийг чөлөөлөхөөс өмнө аюулгүй мэдрэмжийг бий болгох хэрэгтэй. Учир нь аюулгүй байдал мэдрэгдэхгүй бол бие мах бод өөрийгөө хамгаалахын тулд бүхнийг чанга атхан хадгалсаар байдаг. Одоо анхаарлаа бие рүүгээ зөөлөн хандуулаарай. Таны доорх гадаргууг мэдэр, биеийг тань түшиж, дэмжиж буй тэр тулгуурыг мэдэр. Дэлхийн ээж таныг бүхэлдэн тэрж, түшиж байна. Яг энэ мөчид та өөрийгөө ч, өөр хэнийг ч түшиж авч явах шаардлагагүй. Биеийнхээ гадаргууд хөрөлцөж байгаа зэгүүдийг анзаараарай. Таталцлын хүч таныг зөөлөн доош татаж байгааг мэдэр. Энэ нь танд та ганцаараа биш, танд дэмжлэг байгаа гэдгийг сануулж байна. Өөртөө дотроо аяархан шивнээрээ би энэ мөчөд аюулгүй байна. Би энд бүрэн дэмжигдэж байна. Би одоо амарч болно. Эдгээр үгс биеэр тань зөөлөн цоройдож байгааг мэдэр. Аюулгүй байдал гэдэг бол зөвхөн бодож ойлгодог зүйл биш, харин мэдэрдэг зүйл юм. Тиймээс энэ мэдрэмжийг өвлийн нарны бүлээн туяа мэт биеэр тань тархаж дулааныг мэдрүүлэхийг зөвшөөр.
Амьсгал бүртэй хамт таны бие энэ үннийг улам гүн хүлээн авч байна. Та одоо их тух байна. Та тавьж явуулж чадна. Одоо анхаарлаа аажмаар бүх биеэрээ аялуулаарай. Толгойн оройгоос эхлэн алтлаг хөнгийн зөөлөн гэрлийн долгион доош урсаж байна гэж төсөөлөөрэй. Энэ гэрэл таны биеийн хэсэг бүрээр зөөлөн дамжин өнгөрч анхаарал халамжийг түгээн тархаж байна. Энэ алтан гэрэл биеэр тань нурсан өнгөрөхөд танд юу мэдрэгдэж байгааг зүгээр л ажиглаарай. Та дулаан мэдрэмж, үл хэлэг жирүүлзэх хөдөлгөөн, эсвэл чангарч хүссэн байдлыг анзаарч магадгүй. Юу ч мэдрэгдсэн бай, энэ бүхэн зөв бөгөөд яг одоо ямар нэгэн зүйлийг өөрчлөх шаардлагагүй. Алтан гэрэл тухаартан зөөлөн урсаж, нүдний эргэн тойрны булчингуудыг суллаж байна. Эрүүгээ чангалсан байдлаа тавьж, мөрөө аажмаар буулгахыг өөртөө зөвшөөр. Одоо энэ долгион цээжээр тань дамжин өнгөрч байна. Амьсгалынхаа хэмнэлээр цээж тань дээш доош хөдөлж байгааг мэдэр. Түүний цаана байгаа зүрхнийхээ намхан цохилтыг анзаар. Одоо анхаарлаа хэвлэр рүүгээ шилжүүлээрэй. Амьдралын маш олон туршлага, мэдрэмж энэ хэсэгт хадгалагддаг. Гэдэс хийлийн маань нэгэн цагт хэтэрхий хүчтэй байсан бүрэн боловсруулж амжаагүй бүх сэтгэл хөдлөлийг санаж байдаг. Одоо амьсгалж байхдаа өөртөө дотроо ингэж хэлээрэй. Би мэдрэхэд зүгээр. Зөөлөрч тайвширхад зүгээр. Та ямар нэгэн зүйлийг хүчээр гаргах шаардлагагүй. Зүгээр л амьсгалж таны дотор юу өрнөж байгааг ажиглаарай. Алтан гэрлийн долгион цааш үргэлжлэн таашаа гуй, өвдөг, шилбэр тань урсаж байна. Гэрлийн долгион урсах замдаа хоромтлогдсон ачаалал, хичээл зүтгэлийн үлдэгдэл, хурцтмал байдлын давхаргуудыг аажмаар суллан чөлөөлж байна.
Энэ долгион хүлд тань хүрэх үед бүхий л бие тань зөөлөн гэрэлтэж эхэлж байна. Та санамсартай өөрийгөө мэдэрсэн чөлөөлөгдөхөд бэлэн болсон байна. Сэтгэлийн шарах гэдэг бол зөвхөн өнгөрсөн үеийн нэгэн түүх биш. Энэ бол бие махбод бүрэн дуусгаж амжаагүй энерги. Энэ энерги мэдрэлийн тогтолцоонд хадгалагдсан үлдэж биднийг хамгаалж байна гэж итгэдэг, тэмцэх, зүгтах, хөшиж зарцах, эсвэл бусдад хэд нийцэх харин үйлдэлүүдээр илэрдэг. Та хуучин түүхүүдээ дахин давтах шаардлагагүй. Харин бие махбоддоо тэр дуусаагүй мөчлөгийг бүрэн гүйцээх боломж олгоход л хангалттай. Одоо хуучин айдас, стрессийн энерги таны дотор үл мэдэх жижирхийлсэн урсгал мэт мэдрэгдэж байгааг анзаараарай. Энэ нь тайван бус байдал, дарамт, халуун оргих мэдрэмж, эсвэл гинэт өөрийн ирэхгүй нулимс зээлгэнэх байдлаар мэдрэгдэж болно. Юу ч гарч ирсэн бай. Түүнтэй ээлдэг зөөлөн ханд. Хэрэв хөдөлмөр санагдвал хөдөл. Сонголт хиймээр санагдвал сонголт хий. Санаа алдах хэрэгтэй мэт санагдвал санаа алдаарай. Хөдөлгөөн бол бие махбод өмнө нь дуусгаж чадаагүй зүйлийг дуусгадаг арга юм. Одоо хамраараа удаан гүн амьсгал аваарай. Дараа намаараа амьсгалаа гаргахдаа таны дотроос гарч ирэхийг хүссэн ямар ч аваа байсан гарахыг зөвшөөр. Магадгүй санаа алдалт эсвэл намуухан ойлгомжтой тавиа байж болно. Эдгээр бүхэн чөлөөлөгдөх үйл явцын нэгэн хэсэг. Амьсгалт нь таны хөдөж болж байна. Амьсгал биеийн тань чангарсан болон бүрийг түргэж зөөлөн угаан цэвэрлэж байна гэж төсөөл. Амьсгалаа гаргах бүртээ та биедээ ингэж хэл. Одоо зүгээрээ бүх зүйл тайван байна. Одоо анхаарлаа биеийнхээ хүнд эсвэл чангарсан мэт мэдрэгдэж буй хэсэгт төвлөрүүлээрэй. Энэ нь зээж, хоолой, хөвлий эсвэл өөр аль нэг хэсэгч байж болно. Ямар нэгэн мэдрэмжийг түлхэж холдуулах гэж бууралтаарай. Зүгээр л анхаарлаа тэр хэсэг дээр зөөлөн тогтоогоорой. Тэр хэсгийг дулаахан гэрэл хүрээлэн твж байгаагаар төсөөл. Энэ гэрэл ямар нэгэн зүйлийг хүчээр өөрчлөх гэж оролдохгүй. Зүгээр л орон зайг нь хамгаалж тайван дэрэгдэн байж өгч байна.
Заримдаа чөлөөлөгдөх үйл явц санаа алдалт мэдрэгдэж болно. Заримдаа үл ялэг жирүүлзэх мэдрэмж төрнө. Заримдаа бүр юу ч болоогүй мэт намгүй байдаг. Юу ч тохиолдсон бай. Яг одоо танд хэрэгтэй байгаа зүйл энэ гэдэгт итгээрэй. Хэрэв сэтгэл хөдлөл гарч ирвэл түүнийг өөрөөрөө дамжин урсан өнгөрөхийг зөвшөөр. Нулимс бол бие махбод хөлтөн хадгалагдсан энергийг хайлуулж буй нэг хэлбэр. Жижигхэн бие махбод хуучин амьд үлдэх хариудлуудыг бүрэн досгож буй арга. Ивших, сонирх, санаа алдах зэрэг нь бүгдээрээ таны бие чөлөөлөгдөж байгаагийн шинж тэмдэг. Юу гарч явж байгааг заавал ойлгох шаардлагагүй. Зүгээр л тэдгээрийг явахыг зөвшөөрөхөд хангалттай. Амьсгал бүртээ хамт алтан гэрэл бүх биеэртээ нь улам тэлж байгааг мэдэр. Энэ гэрэл хуучин хурцтмал байдлыг угаан зайлуулж, гацаж тогтсон энергийг урсган цэвэрлэж, тайван амгалан байдалд зориулсан шинэ орон зай бий болгож байна. Бие махбод эдгэрлийг яаруулдаггүй. Харин амьсгалын тань хэмнэлээр зөөлөн аяндаа дэлгэгдэхийг зөвшөөрдөг. Одоо таны дотор шинэ орон зай нэгдсэн байна. Энэ орон зайг их тух байдал амар амгалангийн энергиэр дүүргэцгээе. Сүүлний ясны уг хэсгээс эхлэн толгойн орой хүртэл таны нуруу зөөлөн цагаан гэрлээр гэрэлтэж байна гэж төсөөлөөрэй. Энэ бол таны амьдралын эрчим хүч, чөлөөтэй урсан өнгөрдөг төгс уг. Та тайван байх үед энэ урсгал байгалийн чамаараа чөлөөтэй хөдөлдөг. Амьсгал авах бүртээ энэ суугаар шинэ гэрэл татан авч байна гэж төсөөл. Амьсгал гаргах бүртээ гэрэл бүх биеэртээ тархан урсаж байна. Таны мэдрэлийн тогтолцоо, зүрхний тогтун хэмнэл, жигд тайван амьсгал, суларсан булчингуудын ачаар өөрийгөө аажмаар тэнцвэржүүлж эхэлж байна. Тайван амгалан байдлаар хүрээлүүлэн таны бүх оршихуй дахин зохион байгуулагдаж байгааг мэдэр. Таны бие одоо аюул болон их тух байдлын ялгааг тэнд чаддаг болсон. Мөн амар амгалан санаж байна. Хэрэв бодолтой нь өөр тийш хазайвал энэ нь зүгээр л амьсгалынхаа хэмнэл рүү дахин буцаж ирээрэй. Амьсгал авах бүртээ дотроо хүлээн ав гэж шивнээрэй. Амьсгалаа гаргах бүртээ чөлөөл гэж шивнээрэй.
оюун ухаан, зүрх сэтгэл, мэдрэлийн тогтолцооны хоорондох зохицол тэнцвэрийг аажмаар сэргээж байна. Би тань улам тайвширч нам гүн болох тусам юу өөрчлөгдсөнийг анзаар. Энэ өөрчлөлт нь маш нарийн үл мэдэгч байж болно. Эсвэл гүн гүнзгий мэдрэмж төрүүлж болно. Магадгүй цээжин дотор тань илүү их хорон зай бий болсон мэт санагдаж, сонсоход арай хөнгөн болсон байж болно. Сэтгэл хөдлөлийн хурц эренгүүд арай намуухан болсон мэт мэдрэгдэж болно. Та өөрийн чухал үнцэнтэй ямар нэг хэсгийг алдаагүй. Харин танд үйлчлэгээ болсон зүйлсийг л зөөлөн тавьж явуулсан. Одоо өөрийгөө нарны гэрэлд зогсож байна гэж төсөөлөөрэй. Таны биеийн эс бүр нээлттэй бүрэн амьсгалж байна. Ухамсарын гэрэл таны дотор чөлөөтэй урсаж, ямар ч зүйл төгжигдэхгүй урсан өнгөрч байна. Та бол бүхэл бүтэн нэгэн оршихуй. Өвдөлтгүй учраас биш, харин өөрийн дотор байгаа бүх зүйлтэй эвлэрч амар амгалан болсон учраас та одоо бүрэн бүтэн. Та энэ амар амгаланг өдөр тутмын амьдралдаа авч явж чадна. Таны бие ухаалаг гэдгийг, чөлөөлөгдөх үйл явц зөөлөн байж болдгийг, мөн эдгэрэл заавал өвдөлт дагуулах албагүй гэдгийг санан алхаж чадна. Бэлэн болсон үедээ анхаарлаа аажмаар эргэн тойрныхоо бодит орон зайд авчраарай. Орчны чимээг анзаар. Арсан дээр тань хурж буй агаарыг мэдэр. Хэрэв хэвтэж байгаа бол гарын хуруу, хөлийн хуруунуудаа зөөлөн хөдөлгөөрэй. Хэрэв сууж байгаа бол мөрөө аажмаар эргүүлж, эсвэл бие зөөлөн сунгаж болно. Одоо нэг гараа зүрхэн дээрээ, нөгөө гараа хөвлий дээрээ тавь. Алган доторх дулаан мэдрэмжийг мэдэр. Өөртөө аяархан шивнээрээ. Би өөрийн биедээ хайртай. Би эрх чөлөөтэй. Эдгээр үгс таныг одоо цаг мөчид холбож байна. Одоо гүн амьсгал аваад, амьсгалаа удаан, бүрэн гаргаарай. Таны дотор ямар нэгэн зүйл өөрчлөгдсөн гэдгийг мэдээрэй. Энэ өөрчлөлт намгүй үл мэдэг байсан ч гэсэн нэгэн цагт гацаж төгжигдсэн байсан энерги өдөлж эхэлсэн. Өөрийн биедээ энэрэнгүй хандсанд тань баярлалаа. Энэ бол хамгийн хүчрхэг эмчилгээний нэг юм. Одоо өдрөө үргэлжлүүлэхдээ энэ зөөлөн тайван мэдрэмжийг дотроо авч яваарай. Алхам бүртээ нь арай хөнгөн, амьсгал бүртээ нь арай нээлттэй болох болно. Таны бие бол таны хамгийн үнэн чамдрагч. Таны амьсгал бол таныг замчлагч.
Өнөөдөр үүнийг хамтдаа санан эргэн холбогдсонд баярлалаа.